Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхим 80 жил. Сайн байцгаана эрхэм үзэгчдээ, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Монголын ууган их сургууль, Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн түүхт 80 жил болж байна. За бид бүхэн энэхүү 80 жилийн ойн тухай ярилцахаар манай студид Монгол Улсын гавьяат багш, хэл бичгийн ухааны доктор профессор Жорын Баянсан багш, за мөн Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн эрхлэгч доктор Дэд профессор Эрдэнэ Очир нартай одоо энэ их түүхийн тухай ярилцахаар өнөөдөр студидтэй бид бүхэн цугласан байна үзэгчдээ. Монгол Улсын их сургууль өөрөө 1942 онд байгуулагдсан. За 1945 онд одоо нийгэм хүмүүнлэгийн салбар гэж байгуулагдаад, за одоо энэчнээс л ингээд өнөөдрийн одоо энэ боловсон хүчний бэлтгэх одоо сургууль судалгааны одоо орчин цагийн их суурьнд тавигдж байсан юм уу та гэж одоо ажиглаж байна. Тэгэхээр хэл бичиг утга зохиолын факультет гэж 1945 онд байгуулагдчихсан юм байна. Тэгэхээр одоо Баянсан багш энэ түүхийн талаар одоо гурван яриагаа эхлэв. 1942 онд Монгол Улсын их сургууль байгуулад тэгээ анхны 3 факультет нь бол хүн эмнэлгийн факультет, мал эмнэлгийн факультет, багшрын факультет гэсэн 3 факультет байгуулад дээд боловсролтой мэргэжилтнийг үндэсний хэмжээндээ бэлтгэж эхэлсэн байна. За ингээд 1945 онд бол хэл бичиг утга зохиолын Монгол хэл утга зохиолын факультетийг бол бий даан байгуулсан нь тухайн үедээ бол одоо Монгол Улсын хэмжээнд их дээд сургуулийн төвшөнд нийгэм хүмүүнлэгийн ухааны салбарын одоо анхдагч тэнхим гэж үзэж байна. Тийм ч учраас бол манай тэнхимийн эсвэл одоо 10 гаруй тэнхимийн салбарлаж одоо үүсэж хөгжсөн. 1954 онд жил сургууль хүмүүжлэх ухааны тэнхим, за 1960 онд бол сэтгүүл зүйн ангийг анхлан нээж, за 61 онд сэтгүүл зүйн тэнхимийг үүсгэн байгуулж байсан. 63 онд бол гадаад хэлний тэнхимийг бол тухайн үеийн Орос хэлний тэнхим, Монгол хэл утга зохиолын тэнхимийн дундаас үүсгэн байгуулж байсан байх жишээний. За ингээд 1952 оноос эхлээд энэ тухайн үеийн бүгд найрамдах Монгол ард улсын олон улстай харилцаа, дипломат харилцаа өргөчн дэлхийн хэрээр гадаадын оюутнууд бол одоо их сурч эхэлсэн гэсэн. Тэгээ үүнээс хойш бол тэр оюутны тоо бол жил ирэх тусам нэмэгдэж 1970 он гэхэд бол тэр архивын баримт бол социалист нөхөрлөлийн 5 орны 100 гаруй гадаад оюутан суралцж байна. За ийм учраас бол энэ оюутнуудын сургалт хүмүүжлийг бол тусгайлан эрхэлсэн Монгол хэлний тэнхимийг байгуулъя гэж сайд нарын зөвлөлийн тогтоол гараад тэр тогтоолын дагуу 1971 онд бол Монгол Улсын их сургуулийн ректорын тушаалаар бол Монгол хэлний тэнхим гэж тусгайлан байгуулж анхны тэнхимийн эрхчээр нь одоо жүгдрийн лувсан дорж огш ажиллаад ингээд зөвхөн гадаад оюутан зориулсан Монгол хэлний тэнхимийг бол ажиллаж эхлүүлсэн түүхтэй байна. 1000 оны учир шалтгааныг биер бихээс асууж, мярлзан ирээлжлэх үйл явдлыг судар бичгэлгүй хэлэлцмүү хэмээн сурвалжит мэргэн инженеаш бэр өгүүлжээ. Эрдэнэ түүх ёс уламжлал дүүрэн Монгол овогтны бичгийн мэрэгдийн 100 жил бүтээн туурвсан эрдэм бэлэг судар сурвалж яндашгүй ариун билээ. За намайг 1973 онд залуу багш болж байхад бол Монгол хэл зохиолын тэнхим нэртэй за ингээд нэг хөтөлбөртэй Монгол хэл уран зохиолын багш болоод эрдэм хэлгээний ажилтнууд бэлтгэдэг ийм нэг тэнхим байсан юм аа. За тухайн үед бол Монгол хэл уран зохиолын багш бэлтгэж байгаа учраас Монгол хэлний дадлага заавал хийдэг оюутнууд. За би ч гэсэн одоо Монгол хэлний дадлагыг энэ одоогийн 11-р сургуульд хийсэн. За дараа нь Монгол уран зохиол заах, ер нь Монгол хэлний уран зохиол заах дадлага хийдэг. Энэ дадлагыг бол харин тухайн үед манай Жамбад Жамс гэж багш удирдаад Төв аймгийн 1-р 10 жилийн сургуульдаар бол хийж исэн. За ингээд бол Монгол хэл уран зохиолын багш болдог байсан. Ер нь энэ хөтөлбөр бол тухайн үедээ бол одоо Монгол хэл уран зохиолын багш бэлтгэдэг. Энэ Монгол улсын одоо нэг гол төв байсан гэж, сургалтын төв байсан гэж ингэж ойлгож болох юм аа. За энэ үед бол манай иргэн тойронд бол бидний хамгийн хэрхэмлэн дээдэлдэг ийм одоо сайхан багш нар бол хичээл заадаг байсан. Одоо тухайн үед бол Монголын уран зохиолын шинжилгээний удирдлагад бол онолыг надад заасан хүмүүс бол одоо Иш Гадамб гэж багш байна. За тэгээд одоо бидэнд Монгол бичиг заадаг багш бол одоо
ардын багш дааж хойжил суран багш байна. Төв итгэл заадаг багш бол хожим одоо гандан хийдийн хан болсон хэ гаадан гэдэг багш бол төв итгэл зааж явах жишээтэй. Манж хэлийг бол одоо Япон, Хятад манж хэлний их нэвтрхий мэдлэгтэн шайрыг багш бол заадаг байх жишээтэй. За тэгээд одоо дорны уран зохиол гэдгийг бол надад жишээлбэл одоо Ж Бадраа гэж Монгол соёлын аварга их зүтгэлтэн хүн энэ хүн зааж явах жишээтэй. За Монгол цаашлаа тэгээд одоо Гадан багш маань өөр ажил шилжсэн болохоор дараа нь тэнхимийн хэлгчээр бол Ц Гасбаатар, Цөөгжвийн Гасбаатар гэдэг одоо уран зохиолын онол шүүмжилтийн багш бол манай тэнхимийн хэлгч болсон байсан бөгөөд за тэр хүн бол одоо бас намайг багшаар авах гол саналыг тавьсан хүн байнамаа. Буурал түүхийн буман эрдэнэсийг шаралсан сүдрийн хуудаснаас бидрэгч мэрэгдийн гал үл тасарч түүнийг үргэлжлүүлэх эрдэмт Монголын үр сад энэ л сургуульд дахин сэргэж мөн суралцаж эхэлжээ. Үсэг бичиг хэмээх эрдэнэ үрдийн амьтаа буюу өгүүлсэн үгийг шингээж үрдийн өв болгомоё. За ингээд энэ хөтөлбөр маань бол одоо явсараа байгаад 73 оноос одоо миний одоо ажиллах бүх хугацаанд ялангуяа 82 он хүртэл бол нэг хөтөлбөртэй ингээд нэг тэнхим байж явж байгаад дараагаар нь 1982-нд улсын дээд тусгай мэргэжил техник боловсролын хорооны шийдвэрээр бол 2 өөр тэнхим болсон. За 2 өөр тэнхим болсон гол шалтгаан бол энэ одоо мэргэжлийг цааш нь нарийн эсгэж эзэмшүүлэх оюутан сурагчдаа болон судлаачдад тэгээд бүр цаашлах юм бол одоо багш бүрийн одоо өөрийн одоо судалгааны арга зарчмыг одоо нарийн эсгэх ийм цаашаа тэлэх ийм зорилгоор бол энэ хоёр тэнхим бол тус бүрдээ өөр тэнхим болсон юм аа. За тэгээд тэрнээс хойш би бол одоо өөрөө одоо тэр Монголын утга зохиолын тэнхим гэж тухайн үедээ нэртэй байгуулагдсан. За эр тэнхимийн анхны эрхч нь бол одоо манай алдартай уран зохиол судлаач шинжлэх ухааны академийн урлаг судлалын ухааны секторын эрхлэгч шинжлэх ухааны доктор одоо Лувсан Андан багш, Сомын Лувсан Андан багш бол бидний одоо тэнхим эрхч болоод тэгээд одоо тэр хүн академи дээр их ажилтай учраас залуу багш намайг тухайн үед бол бас нэг тухайн үеийн одоо дэд эрдэмтний зэрэг хамгаалчихсан байсан. Тийм учраас бол сургууль дээрээ тэнхимийн орлогч эрхлэгчээр ажиллах ийм одоо үүрэг даалгавар өгсөн юм аа. Манай тэнхимийн одоо ой бол нэг талаас бол нэг тэнхимийн ой гэж байгаа юм шиг боловч нөгөө талаас бол тэр олон тэнхимийг нэгтгэсэн бүрэлдэхүүн сургуулийн төвчний хүрээний өргөн хүрээг хамарсан ийм одоо уламжлалт түүхтэй юм байгаамаа. Тийм яалтчгүй одоо өнөөдрийн одоо энэ Монгол судлал за тэгэл Монгол хийшин жилийн түүхүүллийн одоо факультет за тэгэл энэ тэнхимээсээ л одоо ингэж эхэлжлээ яригдхан зөвтөлдөө. Тэгэхээр одоо ингээд Эрдэнэчр багшил одоо ингээд энэ тэнхимийнхаа түүхийг за тэгээд энэ одоо сургуулийнхаа онцгийн хэлхээсийг л одоо ингээд нүдэн тарагдтал ингээд сайхан ярьлаа. Тэгэхээр энэ тэнхимийг одоо анх үүсгэн байгуулж байхад одоо ингээд Монголын өнөөгийн одоо нэртэй цуутай олон сайхан эрдэмтэд одоо энэ одоо Монгол судлалыг Монгол соёлоо дээдлэх, сургах, монгол хэлээ одоо үеийн үед өвлүүлэх энэ их ажлуудыг эхэлж исэн баха. Баянсан багшийн хувьд та одоо бас ахын багш нарыгаа дурсан ярил одоо. Анхан одоо тэнхимийн эрхлэгчээр ажилласан үг гэхээр одоо Монголын алдартай эрдэмтэн Бямби Аринцсан гой. Одоо бид нар бүгд мэдэн шүү дээ. Энэ хүн одоо тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байж. Тэгээд дараах нь бол Шадвын Лувсан Андан багш одоо ажиллаад тэгээд бас хэсэг хугацааны дараагаар Цэндийн Дандусрангуй ажиллаж тэгээ Пагва гэдэг хүн одоо тэнхимийн эрхлэгчээр ажиллах мэт тэр голон 10 хүн бол тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. Монгол улс гэлтгүү дэлхийд дахинд одоо алдартай одоо юм хүмүүлгийн салбарын хүмүүс байсан. Тэгээд энэ хүмүүс тэнхимийн эрхлэгчээр ажиллаж ирсэн ихтер зэрэг энэ бол одоо ямар зэргийн төвшөнд одоо төр засгаас бол энэ одоо сургууль тэнхимийг бол анхаарч ирж ирсэн нь мэдгэж байна. Ямар ном сурах үчиг одоо ашиглаж яаж ямар хичээл зааж байсан бол гэж одоо ер нь хүн бас бодож шүү дээ. Тэр 40 хэдэн онд чинь тийм ээ. Одоос 80 жил. Тэгэхээр Монгол улс бол ер нь эртнээс хүн төрөлхтний соёл иргэншлийн их чухал одоо тийм төвхөн үеийг бол бүтээсэн юм ард түмэн юм байна л да. Тийм учраас тэр 45 онд одоо хоондоо ингээд
жишээлбэл Монгол хэл зүйн бичгүүдийг бол одоохондоо Чожо, Оцор, Данжин давгийн зогоосон одоохондоо Окторгуун далаа тийм ээ. Окторгуун маань тий. Тий одоо ингээд ийм өвчнөө олон хэл зүйн бичгүүд гарцсан байсан. Тэгээд манай одоо жишээлбэл лам нарын одоо зарим сая хэднүүд бол төвд хэлээр зохиолоо бол бичдэг. Тэгээд одоо энтхийг төвд хэлнээс бол одоо 90 зохиолыг бол орчуулахын тулд мэрэгд гарахын орон гэдэг 1740 онд гэдэг байхаа ийм тойл бол зохиоцсон. Тэгээд одоо тэр 5 хэлний тойл одоо 36-ийн тойл, 21-ийн тойл, 18-ийн тойл гэдэг тухайд маш олон тойл бол ингээд зохиогдсон ийм уламжлалтай байж. Он цагийн шуурганд Монгол улс мандан буурч асан хэдийж эрдэм номыг сургагч багш, сурагч хүүхдүүд тасраагүй билээ. Судар бичгийн хүрээлэн ардыг гэгэрүүлэх яам зэрэг хэдхэн газарт цөөхөн хүн сурах бичих бэлтгэх, нэр томьёо боловсруулах, үсгийн дүрмийн болон Орос Монгол хэлний орчуулгын тол зохиох зэрэг тооны ажлаар үйл ажиллагаа нь хязгаарлагдж байсан Монгол хэл утга зохиолын судлал хөгжлийн шин шатанд гарч үндэсний хэл бичгээр орчин үеийн шинжлэх ухааны онолын үүднээс тогтолцоотойгоор судалж дүүний үр дүнг их сургуулийн сургалтад тулгуур болгон ашиглах нөхцөл боломж бүрдэжээ. Энэ тэнхэн бол зөвхөн Монгол улсад дэд тусралын нэг сургууль судалгааны байгууллагад үүссэн нэгж байгууллагын тухай асуудал биш. Монгол улсад монгол хэл бичгийн сургууль судалгааны үйл ажиллагааны бүхэл бүтэн томоохон нэгж үүссэн түүхт ойн асуудал юм аа. Тэгэхээр анх энэ тэнхэн байгуулагдсан үеэс эхлээд л монголчуудын хэл, бичиг, соёлыг судлан шинжлэх, сурган таниулах, сурчлан түгээх ажлыг гардан гүйцэтгэсэн ийм үүргийг хүлээж ирсэн байгууллага юм аа. Монгол Улсын их сургуулийн монгол хэл шинжилгээний тэнхимийн сургалт судалгааны үйл ажиллагааг үндсэн 3 салбар чигт тодорхойлж болно. Нэгдүгээрт нь мэдээж монгол хэл бичгээ заан сургах, судлан шинжлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэл. За хоёр дахь нэг чиглэл бол монгол хэлийг зөвхөн дотооддоо биш, гадаад улс оронд түгээн дэлгэрүүлэх, заан сургах чиглэл. За гурав дахь нэг томоохон чиглэл бол сурвалж бичгийн судалгааг, сурвалж судалгааг хөгжүүлэх ийм 3 чиглэлээр бол сангидж хэлж болох юм. За энэ тэнхэн байгуулагдсан цагаас эхлээд зөвхөн сургалтын үйл ажиллагааг эрхэлж зохион байгуулж байсан биш. Монгол улсад хэл бичгийн салбарыг судалгааг хөгжүүлэхэд онцгой үүрэгтэй явж ирсэн. За үүнийг онцолж хэдэн зүйлээр дурдж болно. За нэгдүгээр тухайн тэнхэнд бие даасан багш судлаачдын хувь судалгаа өөр өөрийн судалгааны чиглэлээр хөгжиж олон аран бүтээл төрүүлсэн. За энэ бүхнийг нэг үрчлэн дурдан ярина гэвэл цаг нэлээд авна. Гадаад улсын хэл бичигт хэдий боловсрсон боловч монгол үсгийг түшиглэн мэдэхгүй болбоос гадаад улсад эзлэгдэх төдийгүй бас ч нэгэн зүйлийн их хэрэг дутагдах буй за. Онхтын Жамингүн. Сайн мэддэхгүй зарим хүн гүйхэн төсөөлвөл монгол хэлний тэнхим гээл нэг юм байгуулагдал тэгэл нэг 80 жил болсон юм шиг эдийн засгийн хэрэг дээр бол тэр ч одоо Монголын соёл, Монголын түүх, Монголын утга соёл, Монгол одоо ёс заншил, Монгол ахуй соёл тийм ээ. Тэгээд энэ чинь ингээд Монголын ард түмний бол нэн эртний үеэс өдөө хүртэл зохион бүтээн бий болгож тэгээд өвлөн уламжилж ирсэн эд үлгийн болон оюун билгийн соёлын бүх зүйлийг бол одоо тэр Монголын одоо оюутан сурагчдад таниулах, сургах, судлуулах, сурвалжлуулах одоо ийм өргөн хүрээгээр бол өөрөөр хэлбэл оюун санааны Монгол улсын хөгжлийн оюун санааны түүхэнд бол ерөөсөө яг одоо ингээд тэр маш их нарийн одоохондоо тийм ирэмбээр маш одоо нарийн одоо зохион байгуулалтаагаар маш одоо чансаатай бодлогоор тэгээд сургалт судалгааны арга зүй маш одоо өндөр төвшний одоо тийм юугаар сургаал номлолоор бол энийг одоо хэрэгжүүлж иржээ гэж ингэж одоо зүй ёсоор бол мэдрэгддэг, ойлгогддог ийм зүйл гэж л одоо бид хэлэх гэж байгаа юм. Тэр сургууль сурсан хүн
одоо энэ ямар боловсролыг эзэмших вэ гэдэг их сөөрөл одоо ингээд энэ монголчууд олон зуун жилийн төр ёсны түүхтэй, бичиг номын түүхтэй тэр үндэс сөөрөл бидэнд байсан. Тэрийг тавьж өгсөн одоо Монголын одоо суут эрдэмтэд л одоо энэ техник бас үүсгэн байгуулж ирсэнээр энэ техник бас нэг том бахархал. Нөгөө тэгүр одоо ингээд бас хүнд юуг сургаж юуг мэдүүлвэл одоо энэ Монгол соёл түүх гэдэг чинь дэлгэрэх юм бэ гэдэг энэ бодлогыг өөрөө гаргаж ирсэн гэдэг нь одоо их сайхан санагдаж байна. Тэгэхээр эн чинь одоо ингээд хамгийн анхандаа бол ингээд Монгол хэл гээд ингээд явж ирсэн байна. Тэнгүүд хэл шинжилэл гээд тэнгүүд багш сургаж ирсэн байна. Та анхны сургалтуудын тухайс ярил тэ ямар ангиуд нэгдэж ирсэн байна. Одоо ингээд архивын баримт үзвэл 1950-ад оны үеийн төгсөгч нарын яг төгсөлтийн тушаалыг ингээд үзвэл тэн дээр бол ингэж бүрэн дунд сургуулийн монгол хэл бичиг утга зохиолын багш зэрэг тэгээд тасал тавиад цол олгоо гэж байгаа байхгүй. Цол олгоо гэж. Тэгэхээр энэ үндэсний хэмжээнд бол монгол хэл бичгийн утга зохиолын багшийг бэлтгэх асуудал 21 одоогийнхоор ярил одоо эх орныхоо өнцөг болон бүртэл 21 аймаг одоо нийслэл одоо бүгдэнд нь л тэр багшийн монгол хэл уран зохиолын багшийн багшлах боловсон хүчнийг бэлтгэхэд бол голлон анхаарч ирж байна, тийм ээ. Тэгэхээр түүний зэрэгцээ бол мөн одоо монгол хэл орчуулагч, орос хэл утга зохиол гэдэг төрөлжөөд бас ингээд салаад явсан байна. Түүний зэрэгцээ бүр заримдаа одоо сэтгүүл зүйн техник гэсэндээ манай техникийн харьяанд 1960 оны 60 онд Пагва эрхлэгчтэй хэл шинжилгээний техникд бол сэтгүүл зүйн техник анх одоо мэрэгжлийн ангийг бол нээсэн баг чинь. Тэгээд удалгүй бол 1 жилийн дараа би даасан техник болоод ингээд хөрөлжөөд явсан баг. Тэгж байтал бол одоо үндэсний хэмжээнд энэ монгол хэл бичгийн дээд боловсралтай мэрэгчлэн багшийг бэлтгэхийн зэрэгцээ олон улсын төвшөнд гадаадын монгол судлалыг хөгжүүлэх, монгол судлаач нарыг бэлтгэх, дипломач нарыг бэлтгэх ийм эрэлт хэрэгцээ аяндаа бий болоод ирсэн. Тэгээд тэр үүднээс бол тэр гадаад хүн зориулсан монгол хэлний сургалтыг бол наривчлан хөгжүүлж ирсэн байна л да. Эдүгээр эрдмийн хэлхээ үргэлжилсээр буй монгол хэл шинжилэл утга зохиол судлал төдийгүй монгол судлалыг эх орондоо эрчимтэй хөгжүүлэх эхлэлийг тавьж эрдэм шинжилгээний том бүтээлүүдэд туурвж олон зуун шавнараа сурган бэлтгэж байсан шинэ цагийн түүхэнд өвөг дээдсийн бичиг соёлыг өртөөлөн сурах буйха дахин сэргэж эхэлсэн үе байлаа. Манай монгол хэл шинжилгээний тэнхим монгол хэлний тэнхмүүдэд бас давхар гадаад хэлийг одоо сонгон суралцахаар үздэг байсан. За энд бол одоо манж, төвөд, за хятад, англи, франц гэх мэтийн хэлнүүдийг мөн одоо сонгодог монгол бичгийн сонгон энтер хичээллэж олон хүн одоо энэ чиглэлээр мэрэгжиж гарсан. Гадаадын бас их олон хүн энэ чиглэлээр монгол хэлний мэрэгжил эзэмсэхээс гадна бас манай сургууль дээр ирж манжийн, төвдийн бас мэрэгжлийг давхар эзэмссэн олон одоо хүмүүс гарсан. Энэ монгол хэлний анги төгссөн, за тэр англи, франц, герман энэ хос хэлний анги төгссөн улсууд их нэртэй мундаг орчуулагч нар байдаг учраас энэ уламжлалыг хадгалахын тулд 1998 оноос эхэлж бас манай монгол соёлын сургууль дээр бол хос хэлний анги байгуулсан. Энд бол монголын төрөөтэй монгол, англи, монгол, хятад, монгол, япон, монгол солонгос хэлний ангиудыг байгуулсан. Энд бол олон оюутан элсэж орсон. Бүхэл бүтэн 10 гаруй жил одоо энэ сургуульд явсан. Тэгээд тэднийг төгссөн улсууд бол одоо Монгол улсын талбарын салбарт ажиллаж байна. Сайн байна уу, намайг Патрик Гидик би Кениас ирсэн. Би Монголд юусэн сарын өмнө ирсэн. Монгол хэл маш сонирхолтой байна. Ягаад гэвэл манай хэлээс монгол хэл жаахан ялгартай. Сайн байна уу, намайг Гэржана гэдэг. Би Бурят улсаас ирсэн. Миний санахад монгол хэл маш их сонирхолтой. Монгол хэл бол
маш баялаг хэл. Тийм учраас надад маш их сонирхолтой байна. Дэлхийн эхлэл сургуулиудын одоо ранкийг дүгнэхэд гадаад оюутны тоо сургуулийн байдлыг бол гол үндэслэл болгож авч үздэг. За энэ юуны дагуу бид нэр бол Монгол Улсын их сургуулийн өнөөгийн байдлыг манай Монгол хэлний тэнхимийн үйл ажиллагаатай холбож үзэхээс өөр арга байхгүй. Тэгэхээр 1942 онд Монгол Улсын их сургуулийг анх байгуулсан цагаас эхлэн гадаад оюутан суралцж байсан бөгөөд за эхний 1952 он хүртэл бол Орос оюутнууд суралцж байсан. 52 оноос эхлээд бол гадаад оюутны тоо үлэмж нэмэгдэж за 1971 он гэхэд бол манай их сургууль бол 100 гаруй гадаад оюутан суралцах болж за энэ цагаас эхлээд бол тухайн үеийн боловсролын яамны сайд эцэрэн тушаал гаргаж Монгол Улсын их сургуульд бол гадаад оюутны монгол хэлний асуудлыг хариуцсан тэнхимийг байгуулсан ийм төвхтэй. За энэ цагаас эхлээд бол манай монгол хэлний тэнхимийн багш нар судлаач тул монгол хэлийг гадаад хэл болгон заах аргад тулгуурлан өөрийн сурах хүчиг гарын авалгуудыг хийж эхэлсэн бөгөөд жил тутам ирж суралцах гадаад оюутны тоо бол нэмэгдэж за ингээд ойрын жилүүдэд бол жил тутам одоо 20 орчим орны 200 гаруй оюутнууд суралцж байгаа. За үүнийг дагаад бол манай монгол хэлний тэнхимийн багш нар бол мөн дэлхийн нэр хүндрэхий ихтэй сургуулиудад очиж ажиллаж байсан. Ялангуяа социализмын үеэс дараа нь бол одоо 1990 оноос хойш бол барууны орнуудын ихтэй сургууль, нэр хүндрэхий ихтэй сургуулиуд жишээлх юм бол Английн Лондон, Лидс, Кембриж, Алманы бүгд найр Герман улсын Бонны их сургууль, Австралийн үндэсний их сургууль, за мөн зүүн Европын орнуудын ихтэй сургуулиудад манай багш нар ажиллаж өнөөдрийн байдлаар бол манай багш нар бол нийтдээ 200 шахам гадаад оюутан зориулсан монгол хэлний гарын авлага сурах хүчиг, тал хүчийг хийж бүтээсэн байна. За энэ дотор бол мэдээж монгол хэлний гол одоо сургалтын чиглэл болсон ярих, унших, бичих, сонсох энэ чиглэлээр бол үндсэн гарын авлагуудыг бол хийж бүтээсэн байна. Хамгийн анхны тэр 45 ондын нэгтгэл одоо эхний хичээл бол жишээлбэл ардын багш Чойжлсон багшийн тэмдэглэлийн дэвтэр дээр байж байгаа байхгүй. Анхны хичээл бол энд Илдэнд багшийн хичээлээр эхэллээ, манж хэлний хичээлээр эхэллээ гэдэг байж ах шин. Тэгэхээр тэр сурвалж бичиг судлалын Монгол сурвалж бичиг судлал, манж төвд бичгийн сурвалж судлалын хичээлийг тасралтгүй одоо залгамжлан үргэлжлүүлж авч явахын зэрэгцээ одоо орчин үеийн шинжлэлийн онол арга зүйг хараа хүрээний үүднээс бол монгол хэлнийхээ үзэгдэл баримтлалыг задлан шинжилж тэр тутам судалгааныхаа үр дүнг бас хичээл сургалтандаа туршиж хэрэглэж ингэж явж ирсэн байна. Энэ монгол бичиг, үндэсний монгол бичиг, төвд хэл, манж хэлийг бол энийг бол одоохонд энэ монгол улсын сурвалж тасралтгүй явуулж ирсэн гэж ингэж үздэг тийм. Эрдэмтэн багш нар маань л хичээлээ орохын зэрэгцээгээр одоо бас асар том одоо монгол хэл шинжилэл, утга зохиол, урлаг судлалын ийм судалгаануудыг хийж ирсэн ийм уламжлалтай. Энэ бол одоо ингээл өнөөдрийн бас энэ Монголын бас нэгэн том түүх шүү дээ. Энэ талаар гурлаа яриагаа үргэлжлүүлвэл. Энэ бол одоо бас л бидний ярих зүйлийн бүр нэг орхих харахгүй удаад бас бахархалтай тэр нэг хэсэг нь шүү дээ тийм. Нөгөө манай тэнхимийн анхны эрхлэгч байсан жишээ нь 90 дараа бол манай Лувсан багш, Луу багш гэж одоо бид нар ярьдаг да. Шадвын Лувсан багш. Шадвын Лувсан багш чинь 68 онд орчин цагийн монгол хэлний үтээц өвг нөхцөл 2 гэдэг ийм хоёр дэвтэр одоо ном хэвлүүлсэн. Тэгээд энэ бүтээл бол төрийн шагнал хүртсэн бүтээл тэр үтэй. Тэгэхээр ер нь энэ бараг л одоо бидний төсөөлж байгаагаар одоо шинжлэх ухааны бүтээл анх удаа Монгол улсад бараг л одоо өөр бас ганц хоёр л байна уу одоо ер нь тийм бүтээл гэж хэлдэг. Төрийн шагнал хүртсэн тийм. Тэгээд тэр ном гэхлээр одоохонд жишээлбэл бидний үе тэрнээс хойш үеийн өөрөг хэлбэл тэр монгол хэлийг бүртгэсэн аргаар бол судлах онол арга зүйн одоо тийм баттай ноттой суурийг тавьсан. Тэгээд 90 одоохондоо монгол бичгийн хэлний зүгээл одоо бидний оюутан байхдаа уншдаг байсан дөрвөн бот зохиол тэрнээс хойшоо гарсан өчнөн одоо олон арган зуун бүтээл гэл ингээд за дамжин сурангаа гэхэл одоо тоолж баршгаа олон зохиол тийм. Тэгээд
тэрний дараахны үеэс гэхтэл одоо жишээл манай Чойжилсрын багш бол одоо нэг Монгол үчиг тасралтгүй зааж ирсэн ардын багш байна. Тэгээд Чойжилсрын багшийн шав гэдэг ингээр одоо ууган шав нэрийн нэг гэхэлэр манай одоо Чоймаа багшийг одоо Монголын ард түмэн бол бүгд мэднэ тийм ээ. Их хэлний өг бүрийг эх орныхоо чулуу бүрийг хайрлаж яваарай. Төрийн шагналт ардын багш Шарвын Чоймаа. Урд үед бол ажиллаж байсан багшараас нь жишээлбэл манай Домын Төмөртөө гэдэг активч байгаа л да. Бас багшийн их сургуульд шинжлэх ухааны активд ажиллаж байх энэ зэрэгцээ манай сүйдээ бас ирж ажилласан. Тэр хүн гэхтэл одоо эн чинь өөрийнх нь одоо энэ хугацаанд бичсэн 10 бат одоо бүтээлийн өнгөрсөн жил гаргалаа шүү дээ. Одоо судалгаа навахад 10 бат энэ ч одоо тийм бага бүтээл биш шүү дээ. За гэтэл манай одоо тойл зүйч Эрдэмтэн Цэвэл гоон одоо хүү Шагдэрсүрэн багш бол бас манад ажилладаг. Шагдэрсүрэн багш бол одоо тэр Монгол утга соёлын товчон, Монгол бичиг монголчуудын өсөг хүч. Монголчуудын өсөг хүчийн товчон гэдэг хоёр бүтээл нь бол бас тэр нэг төрийн шагналыг сойрхол хүртсэн шүү дээ. Тэгээд одоо ингээд манай Чоймаа багшийн одоохондоо энэ Монголын сургууль судлалын талаар бол гаргасан олон арбан бат бүтээлүүд бий дээ. Тэгээ бас одоо төрийн шагнал хүртсэн ардын багш болсон. Тэгээ энэ маань юу гэдэг зэрэг одоо тэр дээр үеийн тэрэг сайхан одоо буянтаа одоо эрдэмтэн багш нарын эрдэм номыг дараачих нь одоо үеийн шавнар бол нэр хүндтэй сайхан авч явж ингэж одоо олон мянган одоо дэвтэр ном бүтээл гаргаж олон шав төрүүлж ингэж байна тий. Тэгээд энэ дээр яг бас нэг зүйлийг хэлэхэд энэ манай Монгол хэл шинжилгээний тэнхим бол одоо дэлхийн хэл шинжилгээний хэлийг судалдаг судалгааны онол арга зүйтэй ер нь энэ зэрэгчл одоо ингэж явж ирж байна гэж хэлж болно тий. Монгол хэл шинжилгээний тэнхимд энэ салбарт ажиллаж байсан манай нэртэй эрдэмтэд тухайн үеийн шинжлэх ухааны академи, Монгол улсын өдөөгийн боловсролын их сургууль зэрэг олон байгууллагатай хамтарч монгол хэлний чиглэлээр томхон бүтээлүүд төөрөж байсныг онцгойлон дурдах ёстой. За үүний нэг төрөнд дурдах бүтээл бол 1966 онд анхны одоо монгол хэлний академик хэлцүү гэж үздэг. Монгол хэлний хэлцүүг шинжлэх ухааны академиэр төвлөрүүлэн бичгээд энэ тэнхимийн эрдэмтүүд бас оройлон оролцож хамтран бүтээсэн түүх байдаг. За мөн үүний дараахан бол одоо монгол хэлний үгэн сангийн судлалын бүтээл, монгол хэлний үг зүйн бүтээлүүд гээд энэ мэргэжлийн сурах судалгааны байгууллагуудаа хамтран гаргасан бүтээлүүдийг бол дурдж болно. За энэ бүхэн хамтран ажиллаж байгаа бүхэн бол өдгөө хүртэл тасраагүй үргэлжлэж байгааг онцлон тэмдэглэе. За энэ дөрөнд одоо нэг томоохон бүтээл бол 2022 онд Монгол Улсын шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн Монгол Улсын боловсролын их сургуулийн одоо Монгол хэлний тэнхим, за Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхим, за Монгол судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хамтран үүсгэсэн Монгол хэл судлал 15 бат бүтээлийг онцгойлон дурдж болно. За энэ бүтээл бол өнөө хүртэл монгол хэл судлаачдын ялангуяа үндэсний хэмжээнд гаргасан цогцсон ийм бүтээлээ гэж гадаад дотоодын судлаачид үнэлдэг. За мөн одоо энэ чиглэл дээр бид монгол хэлний судлалын нэг сургалттай холбоотой, монгол хэлээ түгээн дэлгэрүүлэлттэй холбоотой хийсэн ажлыг бол гадаадын иргэний монгол хэлний мэдлэг шалгах шалгалт буюу TOEFL гэж товчлолд нэрлсэн ийм шалгалт байгаа. За энэ шалгалт бол мөн шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн, за манай боловсролын их сургуулийн зарим судлаачид мөн Монгол Улсын их сургуулийн монгол хэл шинжилгээний тэнхимийн судлаачдаас гадна Монгол Улсын их сургуульд гадаад хэлний чиглэлээр сургалтанд оролцож байдаг энэ эрдэмтний судлаачдын баг гүйцэтгсэн ажил. Англи, Орос, Япон, Герман, Франц, Солонгос хэлний багш нартайгаа хамтарч тухайн хэлний шалгалтын стандарт арга зүйг судлан шинжилсэний үндсэн дээр Европын хэлний стандартын арга зүйгээр энэ шалгалтын тогтолцоог гаргасан юм аа. Монгол хэл гэлтгүүд соёл судлалын салбарын бас олон мэргэжлэнүүд одоо манай энэ Монгол хэлний сургуулийг бас төгссөн байдаг юм л да. Энэ Гандангийн хамт байсан
Гадангооч одоо энэ сургуулиас хичээд төвдөл ордог байсан юм. Ингээ чойл усан жаа багш байна. Хил иргэншлийн дээд сургуулийн үндэслэн байгууллагч чойл усан жаа багш. Ардын урлаг судлалын нийгмийн Жамцын Бадраа байна. Бадраа маань ингээ харж байна. За тэгээд ингээд одоо нэг ардын багш Чойж Сэрэнгийн нэрмжид одоо Монгол Хүчийн улсын уралдаан ингээл одоо бас их олон жилийн түүхтэй. Тэгээд Чоймоо багш одоо Баянсан багш эдгээр маань одоо ингээл нээлтэнд нь суугаал одоо хавар одоо цэцэг ногоо дэлгэрхтэй зэрэгцээл одоо энэ ардын багш Чойж Сэрэнгийн нэрмжид Монгол Хүчийн уралдаанаар одоо энэ Монгол хэлээ хэл бичиг сонирхдаг хүүхдүүдийн одоо баяр башил эхэлж исэн байна. Үгээс судлалын Батандар зөгч одоо бас манай Монгол хэл соёлын сургуулийн энэ гэж байхад ч одоо тэгээд ингээ харахад ч юм бол одоо ингээл манай Монголын бас тэргүүлэх эрдэмтэд л одоо ингээд энэ монгол хэлний тэнхимээс сурсан. Олон багш нарыгаа бол дурсгал бол багш багшнараа дурсан. Мишиг багш бол манчхэл анх зааж гисэн байгаа. Тэгээ энэ мишиг багш бол маш тийм шаардлагатай их тийм одоо хуучин цагийн бас их сайхан боловсралтай. Тэгээд ер нь бол манай багш нар бүгд энэ монгол хэл соёлоо за тэгээд Монголынхаа үндэсний соёлыг гэсэн үнэхээр цаанаасаа ийм их халуун илгэмсүү сэтгэлтэй ийм багш нар байсан юм аа. Мишиг багш маань ч ялгаа байхгүй. Мишиг багшийн дараа шайр багш бас бидэнд бол одоо манчхилийн сонгон гэд ороход бол манчхилний заажлаа. За энэ шайр багш бол хүндтгэхээс аргаахгүй. Энэ хүн бол одоо 6 настайдаа нас авахулал гэрийн багшаар залгаад багаасаа одоо монгол бичиг, манж бичиг, төвд хэл одоо маш сайн заалгасан. Тэгээд дээр нь бол хятад хэл сайтай, япон хэлийг маш сайн мэддэг. Ингээд орон төхний 5 орны хэлийг бол тэгш сайн мэддэг юм. Тэгээд хуучны одоо ном судар түүхэн зохиолуудыг бол их сайн уншсан. Ийм өргөн дэлгэр мэдлэгтэй ийм сайхан багш бидэнд бас манчхэл зааж байлаа. Ардын багш Чойж Сүрэн багш байна. За мөн Гавьяат багш Талхчав гэдэг. За тэгээд мөн ардын багш профессор Даш Цэдэн багш гэдэг манай олон сайхан монгол бичгийн багш нар үеийн бидний одоо оюутан байх цагт бол монгол бичгийн хичээл зааж хожим Чоймоо багшийнхаа удирдлагад олон жил ажилласан. Та манай тэнхэнд бол Шагдар Сүрэн багш, Чоймоо багш, Төмөрт багш гэдэг ингээд олон сайхан ахмад эрдэмтэд хамт ажиллаж байлаа. Бид эднээс их юм сурсан. Албан сургалт бол явдгаар. Тэгвэл манай энэ монгол хэлний салбарт чинь нэг ахан дүүгээ сургадаг. За эсвэл танхимынхаа хажууд ингээд нэг юм онцгой сайхан нэг ингэж хүмүүжүүлдэг. Бараг л ингээ гэрийн сургалт маягийн ийм уламжлал бас байсан юм уу да гэдэг нэг сайхан тотон ийм нэг намын барилдлагатай ийм ах トゥ ус болж энэ сургуулийг төгсдөг байсан юм уу да гэсэн нэг ийм юм миний сэтгэл үлдсэн байдаг юм а. Тэр энэ тал дээр одоо яриагаа өргөжлүүлээд ярил. Одоо тэр уламжлалыг бол өвлөн залгамжилж байгаа шинэ зарим хэлбэрийн талаар бас дурдсан зүйтэй гэж бодож байна л да. Тэгэхээр түрүүний дурдсан шатлсан сургалтыг бол тогтолцоотойгоор бүржүүлэн хөгжүүлж уламжлан залгамжлуулж хөгжүүлэхийн зэрэгцээ энэ танхимын бас сургалтууд бас оюутнуудаа зориулж явуулдаг ханах. Өөрөөр хэлбэл Монгол бичиг соёлын одоо хос уянга нэгдлэг гэсэн. Таалагдаа бас тэргүүн байсан байна. Тий. 20 гаруй жилийн төвхтэй. За хэл шинжлэлийн дугуйлан гэдэг бүр Төмөрт байгаа шиг л оюутан байх үед жишээлбэл ажиллаж байсан ийм уламжлалтай хэл шинжлэлийн дугуйлан гэдэг байж байна. За сүүлийн үед мөн одоо энэ төвд хэл бичгийн дугуйлан гэж ажиллаж байна. За юуг мөн одоо энэ багшлах боловсон хүчнийг Монгол хэл уран зохиолын багшийн ангийнхан зориулсан заах харгын сургалт судалгааны одоо нэмэлт бас лекцүүд гэдэг бас зохион байгуулахаар ажиллаж байна. Сайн багшийн гарамгай шавнар Монголын улс товчоо алтан товч, эрдний товч, содрол сурвалжаа монгол бичгээр уншиж, соёл түүх, угсаа гарвлаа ухаан таньж, бичиг үсгийн урлагт суралцж, эрдэм номын ахан дүүс болон ажилласаар 80 жилийг үдэжээ. Эрдэмийн хит захиваас хөгжлийн гал бадар муй. За анх бол одоо оюутан байж байхдаа 2003 онд Монгол Улсын их сургуульд одоо эзэмшсэн мэргэжлэрээ болон өөр одоо төр суралцж байсан мэргэжлийн оюутнуудтайгаа нийлээд Монгол бичгийн хос уян гэж дугуулангууд бол байгуулж байсан. Эхлээд бол гол зорилго нь бол одоо мэргэжлийн ангийн оюутнууд өөрсдөө бас энэ бичиг үсгийн түүх,
За монголчуудын уламжлсан бичиг үсгээр хэн сурвалж бичгүүд. За эднийг бол одоо хэлбэршүүлж олон нийтийн тэтгэрцмаа одоо бусад өөр мэргэжлийн залуучуудад бол сурчлан таниулах зорилгоор бол байгуулж исэн. За энэ клуб нь өргөжөөд маш олон Монгол бичиг соёлтой холбоотой үйл ажиллагаа зохион байгуулдаг болсон. Дугуулан маань бол одоо илүү их одоо сар хүрээтэй улсын хэмжээний томоохон оюутны нэгдэл болж хувирсан байна. Тэний нэг жишээ бол одоо нийслэлийн хэмжээнд бол 2 сургуульд бол салбар дугуулангуудтай за мөн одоо орон нутагт бол 2 том салбар дугуулантай ингээд ажиллаж байна. Мөн одоо бид нар бол оюутнууд нь бол өөрсдөө багш болдог. Оюутан багш гэдэг хөтөлбөрөөр буюу оюутнуудтай хичээл заадаг. За энд бол одоо Монгол бичгийн урлаг үсгийн талаас буюу одоо үсгийн урлагийн талаас нь бол одоо нэлээд хэдэн хичээл заадаг. Жишээлбэл хусан үзгийн хичээл, хусан үзгээр хэрхэн бичих тухай хичээл, за компьютерт одоо дөрвөлжин их мэлээр хэрхэн бичих тухай, одоо монгол бичиг яаж их бич гоё сайхан харагдуулах тухай, за мөн угалзан их мэлээр одоо гараар хэрхэн сайхан гоё бичих, за мөн биерээр одоо хэрхэн үсгийг урлах гэх мэтлэн ийм олон төрлийн хичээлүүдийг бол одоо оюутан залуучуудтай бол заадаг. За мөн үүнээс гадна энэ оюутнууд нь бол голцоо өөрсдийн дур сонирхлоороо нийлсэн оюутнууд учраас нийгэмд монгол бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой үйл ажиллагаанд бол нэлээд явуулдаг. Монгол хэлний чиглэлээр гадаад дотоодод гарч байгаа судалгаа шинжилгээний ажлуудыг бол олон нийтэд хэлбэршүүлж, за монгол бичиг соёлын хос үн гэдэг цахим сонинг бол гаргаж тэнхмийн цахим хотдоор бол байршуулж ажилладаг. Тэгээд энэ мэтлэн олон ажлуудыг бол хийж байгаа нь бол 22 жилийн хугацаанд олон зуун залуучуудыг бол одоо нэгдлийн одоо хүрээнд бол төгсгөж, за хамтарч найз нөхөдөө болж ингэж явсан. Тэгэхээр энэ хугацаанд бол өнөөдөр бас тэнхмийн 80 жилийн хүрээнд бол манай одоо Монгол Улсын их сургуулийн Монгол хэлхий шинжилгээний тэнхмийн дэргэдэх хос өнгө нэгдэл маань бол 22 дахь жилийнх нь өөрийг бас үзэж байна. За манай тэнхмийн хувьд сургууль судалгааны чиглэлээр одоо хичээлийн тэнхмийн хичээл одоо зохион байгуулахаас гадна тэнхмийн бус одоо сургалтыг зохион байгуулж байна. За үнийг одоо дурдж өгөх юм бол за Монгол бичгийн хос оюун нэгдэл, за төвд хэл бичгийн дугуйлан, хэл шинжилгээний дугуйлан, за гадаад оюутнуудын дунд монголоор ярих гэсэн эдгээр дугуйлан явуулдаг. Эдгээр одоо тэнхмийн бус одоо сургалтыг зохион байгуулснаар за оюутнууд нь цаашдаа одоо мэрэгжилтэд илүү их дурлах, за мэрэгчлээ ойлгох гэсэн зүйлд илүү даваа талтай байдаг. Монгол бичиг бол монгол хэлний эрдэнсийн сангийн сонсгуяа чихэнд яруу, бодгуяа сэтгэлд нийцтэй сайхан хөг аялгууны амин гол дархлаа нэм. Монгол судлал гэдэг нэг юм том салбарын бас үндэс суурийг орчин цагийн шүү дээ. Техникүүдэл яг ингээл монголоор аялагч судлаачид эн чинь монгол судлал, монголын судлал гэж одоо бас хоёр зүйл байгаа. Тэгэхээр энэ одоо шинжлэх ухааны сургуулийн хүмүүнлэгийн салбартаа монгол хэл шинжилгээний техникум ба нөгөө том нэг одоо байр суурьтай байгууллага бол одоо монгол судлалын хүрээлэн гэж хэлдэг. Монгол судлалын чиглэлээр бас их олон жил үйл ажиллагаа явуулж байгаа. Ном токнолуудыг эмэгтгэн хэвлүүлдэг. Би бол одоо ингээд нэг юм цэвэр тийм эрдэм шинжилгээ судалгааны ийм институт юм болов уу гэж бодож байна. Энэ монгол судлалын хүрээлэнгийн одоо дээхэн үеийн одоо судалгаанууд болоод одоо цаг үед одоо ямар бодлогоор судлаа шинжилгээний ажил хийж байгаа. Тэр талаар уруулаа яриагаа өргөжлөлөө. Монгол судлал гэдэг энэ ухаан бол ингээд нэг яг хөө тэр Оросын голд эрдэмтэд монгол хэлний хэл зүйн бичгийг 1830-аад оноос эхлээд ингээд бичижсэн. Сүүлдээ бол ингээд энэ Монголын соёл, түүх, урлаг, уран сайхан одоо тэгэл сурвал, судлал одоо ингээд энэ одоо энэ чинь бүр сүүлдээ ингээд Монголын нийгмийн байгууллал тэгээд эдийн засгийн онцлог, газар нутгийн одоо байгаль цагуурын онцлог гэж одоо ингээд бүр улам өргөн хүрээтэй ингэж болоод байна тий. Тэгэхээр энэ маань сүүлдээ яаж нэгтэй зэрэг энэ Монгол олон улсын Монгол судлалын холбоо, их сургууль дээр байдаг Монгол судлалын хүрээлэн тэгээд энэ одоо манай нуугам тэнхим тэрнээс одоо салаалаад одоо ингэж бий болж байгаа одоо энэ тэнхмэдийн үйл ажиллагаа бол ингээд эцээцтэй бол ингээд нэг л одоо энэ чиглэлээр бол тал руугаа их өргөн хүрээтэй явж ах шиг байна л да. Тэгээд энэ манайхыг төгссөн хүмүүсээс сая бид нараас халтурдад өнгөрлөө.
энэ чинь зарим нь одоо Монгол их нэртэй дэлхийн алдартай орчуулагч нар бас энэ одоо нөгөө гадаад хэлний ангийг давхар төгссөн улсууд, Монгол хэлний ангид одоо ингээд гүнзгий хэрүүл төгссөн улсууд Монгол судлалд оръё, Монголыг судлая, Монголын сурвалж бичиг түүх соёлтойгоо танилцъя гэсэн хүн бол одоо энэ төвд бичгтэй, манж бичгтэй болж игэл ингээд нэг юм хятад хэлтэй байх ийм шалгуур бол одоо энэ салбарт байх хэрэгтэй байна. Тэгэхээр ингээд манай энэ 45 онд энэ техникийг үүсгэн байгуулсан энэс ч өмнөөс манай энэ эрдэмтэд бол одоо энэ суурийг, энэ хичээлүүдийг одоо ингэж бас боловсруулж хийж өгсөн нь одоо ингээд тун гайхалтай оновчтой өнөөдрийн энэ амжилтанд хүрэх юм бас нэг юм эхлэл байсан юм уу даа л гэж одоо ингээд бас харж байна. Энд чинь одоо ингээд сурвалж судалж одоо бүр нөгөө эртний монгол хэлний монгол үчийн одоо юугаар уншиж байна. За тэгэл төвд манжгал ингээд явж штэ. Энд дээр Баянсан багш нэг энэ үнэхээр бас нэг сайхан гайхалтай одоо юм үйл хэрэг л дээ. Монгол улс бол их эртээр үес дэлхийн одоо хүн төрөлхтний соёл иргэдийн түүхэнд их том одоо ийм байр суурьтай гүрэн юм байна тий. Тэгэхээр зэрэг нь Монголыг судлыг гэвэл одоо энэ чинь ингээд юу яах нь бэ штэ тэр төвд хэл одоо энэ Монголын түүх соёлтой холбоотой ийм одоо сурвалж бичиг баримтууд дэлхийн их өнцөг улам бүрт гэж хэлээ дээ. Одоо их олон газар бол одоо байна гэдэг. Энэ Монголыг судлахын тулд бол хоёр хөршийн одоохондоо тэрхээс соёлыг бол энэ чинь эртний одоохондоо ийм холбоотой бол ингэж явж ирсэн байна. Энэ чинь тэгээд худалдааны, соёлын, сүүлдээ шинжлэх ухааны, тэгээд шашны одоо цэрэг дайны ч одоохондоо ийм иргэний одоо холбоотой байсан. Тэгэхээр энийг одоохондоо талбар байсан судлахын тулд бол энэ Монгол хэлний ангид сурч ирсэн хүмүүс одоо цаашдаа сурч байгаа хүмүүс үндэ нэр одоохондоо тэр төвд хэл, манж хэл тэгээд цаашлуулаад хоёр хөршийн хятад орос хоёр хэлийг одоо сайжруулж тэнд байгаа тэр сурвалжийг бол одоо судлах. Тэгээд бүр цаашлуул одоохондоо тэр араб перс хэлээр байгаа одоо тэр түмэн одоо сурвалж бичиг бол судлах хэрэгтэй болоод ингээд энэ монголоор дайрч өнгөрсөн олон үеийн одоо Европын одоо аялал жуулчин нарын тэмдэглэлүүд бас асар сонирхолтой одоо ийм хэвлэлүүд бол энэ одоо барууны янз бүрийн улс орнуудын номын сан бусад одоо музей энд хадгалагч байна гэдэг. Монгол хэл шинжилэлтэй ялангуяа одоо энэ Монгол хэлний үеийн факультет гэж үүсснээс хойшоо одоо энэ төгссөн хүмүүс бол яалтчгүй одоо энэ одоо хэл сэтгэхүйн энэ одоо өвийг эзэмших. За тэгээд энэ монгол хэл соёлтой, монгол бичигтэй танилцах ийм одоо эрдэмт хүмүүс бүтсэн юм шиг үтгэл агуулгыг одоо манай Баянсан багсыг гаргаж өглөө. За эрдэнэ очирч. Одоо манай тэнхимийн ажиллаж байгаа бүрэлдэхүүний талаар бас нэг дурсалгүй өнгөрч болохгүй. Тэгэхээр манай тэнхимд одоо нэг 19 багш ажиллаж байна. Тэгээд тэрний 4 нь бол гадаадад Япон, Франц, за бүгд хятад улсад бол орчин профессор багшаар ажиллаж байна. Энэ багш нарын одоо сургалт судалгааны чиглэлийн талаар бас тоомлон ярил урдын одоо эрдэмтэн багш нарынхаа сургалт судалгааны одоо шилдэг өвийг уламжлан бүтээлчээр хөгжүүлэхийн зэрэгцээ орчин үеийн хэл шинжилгээний онлайн газрын арга хандлагыг хэлнийхаа бүтэц загварыг задлан тайлахад одоо энэ асуудлыг задлан тайлахад бас ашиглаж сургалт судалгааны ажлаа хийж байна л та. Онлайн болоод хэрэглээний талаас нь хэл шинжилгээний судалгааг бол бас энэ манай техникийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа багш нар бол жигд хөгжүүлж байгааг бол энд бас онцлон дурдах хэрэгтэй болов уу гэж бас бодож байна. За өнөөдөр одоо манай 600-ийн студид одоо хурж ирсэн одоо эрхэм багш нартай баярлалаа. За одоо ингээд өнөөдрийн одоо Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл шинжилгээний хэм гэж одоогоос 80 жилийн өмнө 1945 онд одоо хэл бичгийн факультет нэртэйгээр байгуулагдаад одоо 80 жилийн их өрнөн сайхан түүхийг одоо бүтээсэн ийм хамт олон. За энэ хамт олон бол одоо техник үеийн одоо жишээ нь одоо Чожи Одсэрч гэдэг юм уу, Аюушгүйс гэдэг юм уу, одоо ойрдын завьяндад Намхай Жамц одоо Ванчин балын инженерч гэдэг юм одоо тэрдгээр эрдэмтдийн одоо орчин цагийн одоо залгаа эхлэгээ болсон одоо манай одоо бэлгүү номт Бямбэрэн Чингай, Шатуун Лувсан Вандангай за тэгэл одоо олон сайхан эрдэмтдийн одоо ингэж эхлүүлсэн үйл хэргийг одоо ингэж үргэлжлүүлэн авч явж байгаа. Одоо нэг ийм эрдэм номын одоо ийм нуугсан тий одоо ингэж их сайхан ийм дүрлэлсэн ийм хамт олон бол одоо энэ манай Монгол Улсын их сургуулийн одоо монгол хэлнийх ингээд одоо нийцэд нэрч тий манай монгол хэлний одоо ийм хамт олон байдаг юм аа. Тэгэд энэ хамт олондоо бас одоо түүхт 80 жилийн
одоо баярын мэндийг хүргэе. Тэгэхээр одоо энэ салбарыг төгссөн хүн болгон бол одоо Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй, Монголынхон соёл түүхийг одоо Монголдо төдий дэлхийн хаач одоо түгээн дэлгэрүүлж явдаг ийм хүмүүс байдаг юм аа. За ингээм манай нэвтрүүлэгт хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа.